Зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонссоорой. 13 дугаар хэсэг. Цасмаа гэсэн үгсэл аманд орж ирээд байна. Өнгөрсөн шөнө яалтчгүй л цасмаа манай бааранд ирээд явж. Надад зориулаад үгсэн нөхрийнхөө шүднүүдийг үлдээж. Яг тэр үед нь навчаа бааранд ирж таарсан болохоор түүнийг ч гэсэн шоглсон бололтой. Бодит махан биетэй хүн үү эсвэл бийж ч гэсэн сүн сүпүү мэд. Ямар тач тэр ирээд буцаж. Нэгэн цагт миний өөрт нь бэлэглэж байсан үнэтэй бэлгийг навчаагийн хүзүүнд зүүж орхисныг нь бодоход надад дургу байгаа гэсэн үг болж таарна. Дотор харанхуйлах шиг болж хаана хинт хандгаа мэдэхгүй айдаст хэмлүүлэн алхасаар. Хамгийн сүүлд өөрийнхөө асуудлыг шийдчихэд ирье гэж хэлээд явснаас нь хойш цасмаатай нүүр тулаагүй л явна. Магадгүй тэр одоо бийжсэн сүнс болчход миний эргэн тойронд гарч ирж надтай холбоотой бүхнийг хорлож байгаа юм болов уу гэсэн бодол төрнө. Намайг ингэж буланж шахацгаад хамгийн сүүлд өөрөө өмнө минь гарч ирэх гэж байгаа хэрэг. Тэгэд эцэст нь намайг өнөөх нөхөр шигэн болгон хорооно. Бүх шүднүүдийг минь суг татаж, биеийг минь олон хэсэг болгон жижиглэж, мими шиг хөлдөөгчөнд хийж орхихгүйц. Би ийм бодсон гинтхэн энэ бүх бодлон эсрэг үзлээ. Тийм ээ. Цасмаа тэгэхгүй. Цасмаа надад хайртай. Бас би ч гэсэн түүнтэй хачин их хайртай. Яг отоол гэхэд би түүнийг хэмчилшгүй ихээр санаж байна. Түүнтэйг боддоор нүүр тулан уулзаад юу болж өнгөрсөн талаар илэн далангүй ярилцсамаар байна. Тийм ээ, хамаагүй. Бүр намайг хороох байсан ч хамаагүй. Би цасмаатай уулзмаар байна. Би түүнийг битгэртлээ санаж байна. Сүүлчийн удаа байсан ч хамаагүй. Түүнийг тэрвэрч, түүнтэйг бүжиглэж, түүнийг үнсмэр. Харин энэ бүхний дараа тэр намайг хороосон ч болно. Тийм ээ, тэр үнэхээр үхчихэд миний эргэн тойронд сүнс болон эргэлдээд байгаа юм бол би амьд үлдэж яах юм бэ? Түүнийхээ хойноос үхэж талдраад санд сарва хүнгүй энэ хорвоогоос явчихад хорогдоод байх юм үнэндээ л алга. Би ийм бодон явсаар нэг л мэдхэн баарныхан өмнө иржээ. Би цасмаатай уулзахыг хачин ихээр хүсэж байна. Тэгтэл яг энэ үед гар утас дуугарлаа. Миний цасмаатай уулзах гэсэн төвчшгүй их хүсэл энэ утсыг дуугаргачих хүүг юмээр. Тийм ээ, гар утас минь нэг л өөр онцгой өнгө аясаар дуугарч байна. Би сэтгэлийнхэн хүнд энэ дуудлага бол зүгээр нэг энгийн дуудлага бишээ гэдгийг хачин соргохоор мэдрэх шиг. Ойрол залхаж явсан бүх хүмүүс нэгэн зэрэг зог тусаад цөм хүзүүгэн эргүүлнэ. Над руу харцгаав. Тэд бүгдээрээ битгий яв. Наад хүүхний март хэмээн надад хэлж байна. Эхэндээ би өөрийнхөө сонссон зүйлд итгээгүй чи над руу цавчилгүй ширтэн харсаар байгаа хүмүүсийн байр байдлыг хараад өөрийгөө буруу сонсоогүй гэдэгтээ итгэлээ. Дараа нь эдгээр олон зог туссан олон хүмүүсийн цаадтайгаас хэн нэг над руу чиглээд гүйж явахыг харлаа. Гашуудлын хар даашинцтай хөгшин эмхэн гар утас дуурсаар би өөрийгөө юу бодох ёстойгоо ч ойлгосонгүй. Энэ хүмүүсийн үгэнд орох ёстой юм болов уу хэмээн бодож байсан чи эцэстэн гар утсан авч чихэндээ барьлаа. Тэгээд сайн уу Бармена гэх бүсгүй хүний танил дуу хоолойг сонсов. Цасмаагийн дуу хоолой. Би түүний дууг сонсмогцсон даруйхан шиг л чамтай уулзмаар байна хэмээн хар зөнгөөрөө хариулчихав. Тэгтэл үүнтэй зэрэгцээд над руу чиглэн гүйж байсан хар даашинцтай эмгэн олон дотор уусчих мэт хаашаа ч юм алга болж над руу ширтээд хөдөлгөөнгүй зогсчихсон байсан хүмүүс бүгдээрийн өөр өөрсдийнхөө зам мөрийг хүн юу ч болоогүй аятай явж одоцгоолоо. Өнөө шөнө уулзцгаая гэсэн үг чихний минь гүнд дуулдах шиг болоод утас тасархан тэрэ. Эцэстээ одоо л цасмаатай уулзах нь гэсэн бодол орж ирлээ.
Энэ хүртэл түүнийг өгсөн хэмээн таамаглаж болж өнгөрсөн бүхнийг түүнтэй холбон бодож байсан магадгүй буруу байсан бол л тоо хэмээн бодоод амжиллаа. Учир нь дөнгөж саяхан засмаа тун бодтойгоор надтай уулзахар болцлоо шүү дээ. Тийм ээ. Засмаа хүрээд ирэхээр аян тал бүх зүйл ойлгомжтой болоод ирнэ. Навчаа тохиолдсон, мууранд минь учирсан, миний эргэн тойронд болж өнгөрсөн таагүй бүхэнд засмаа өөрөө би ямар ч буруу үгүй гэж хэлвэл би түнд ямар ч хэрэгэлцээгүйгээр шууд итгэх болно. Би бааран эртгэгч нь хаачгаад техникийн ард ганцаархнаа тамхи татан зогсоно. Засматайгаан уулзах нь гэсэн бодол намайг аз жаргалтай болгохч нөгөө талаас нь сэтгэлийн минь нэг жижигхэн болонд айж болгоомжлох хөндүрхэн мэдрэмж зэрэгцэн төрнө. Гэвч ингэлээгээд одоо хаашаа зайлах вүлээ дээ. Намайг тойрон хүрээлж байгаа энэ бүх айдас хангалуулсан ойлгомжгүй таагүй зүйлүүдэд цэг тавих болсон. Засматай л уулзаадахвал бүх зүйлийн учир аяндан ойлгогдох болно. Би засмаг хүлээсээр. Түүнийг хүлээж буй цаг минут бүр сар жилүүд шиг урт удаан санагдавч би төвчин хүлээсээр. Цаг айл хэдийн шүн дунд болсныг олж мэдээд төвчээр минь барагдж эхэллээ. Хүлээж зөхөгдөн баарын дотоороо нааш цаашин холихж өөрийнх нь засаж янзалсан хан туургуудын ахин дахин элбэн тааллаа. Тэр ирээд намайг энэ баарын хичнээн гоё сайхан болгосныг минь хараад гайханта хэмээн бодов. Ингэж засаж өөрчснөөс минь хойш тэр ирээгүй. Би засмаг харуулдан санаалдаж баарныхан ханыг элбэн үйлчилгээний танхим додрон холихон алгасаар гар утас руу ахин дахин залгахч холбогдох боломжгүй гэх автомат хариулагчийн үгийг л сонссон. Эцэстэн би үнэндээ хүлээж зөхрөх шиг. Засмаа ирэхгүй байна. Энэ байдлаар нь байсаар байвал дахиад л үүр цайхан байна шүү дээ. Өнөө шин надтай уулзна гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ ингээд дахиад л тагчиг болчихлоо. Дахиад л өнөөх бусдад хаягдаж буй хар бараа мэдрэмж над руу зугуухнаар гэтэн ирж байна. Би өөрийн ирэхгүй л харуулсан санаа алдлаа. Үүнээс цааш хүлээж тисэхгүй. Тийм ээ, чадахгүй. Засмаг ингээд хажууд нь байхгүй байхыг твчиж чадахгүй. Тэр ер нь яагаад намайг байнга ингэж таржлаач зовоож үйдэг юм бэ? Би энэ хүртэл бодонгуудаа гэнтгэн л тэсгэл алдарлаа. Тэгээд засмаа хэмээн хоолойныхон хамаг тэнхигээр хашгиран дуутав. Засмаа чи ирнэ гэсэн яагаад одоо болол гарч ирэхгүй байгаа юм бэ? Би ганцаардж байна. Чамгүйгээр цаашид тэсэхгүй. Чи намайг хайж болохгүй хэмээн хашгирлаа. Тэгэд өөрийнхөө энэ ардчаахан алдсан үгэнтэн ичиж шарлахсандан тэсэлгүй нулимс унглаа. Тийм ээ. Би дахин хаягдахыг төвчж чадахгүй. Би төрөхтөл эцэг ихтэн хаягдаж, өсвөр насндаа байрныхаа хүүхдүүдэд гадуурхагдаж, багш нартаа гологдож, найзуудтай хууртаж шоглуулсаар өнөөдрийг хүрсэн. Би энэ бүхнийг эргэн санамагдсан. Бүх зүйлийг үзэн ядлаа. Бааранд орж ирж арх уудаг хүмүүсийг, бааранд ажилдаг ажилчдыг, намайг хуурч үйсэн найзуудыг, мэдээж бас өөрийгөө, эцэст нь энэ баарыг ч гэсэн үзэн ядлаа. Тийм ээ. Чухам түүнд л таалагдах гэж би энэ баарыг засаж янзалсан. Хараал идэх гэж, би ямар ч утга учиргүйгээр ганцаархнаа бидрэх гэж, энэ новшийн техникийн ард босоогоор хадагдах гэж энэ хорвоод өдийг хүртэл амьдраагүй. Би өөрийгөө хянаж чадхаа нэгэнт болжээ. Сэтгэл хөдлөлөн барьдаг улаан шугаман аль эрт давчгаж. Би одоо өөрийнхөө гутарсан сэтгэлийг барьж хүчрэхгүй. Ердийг хийх хүсэхгүй байна. Би барилгын багаж хадгалдаг арын жижиг өрөөрөөгөн харайж орлоо.
Тэгээд тэндээс сүх болж аваад буцаж гарч ирмэгцэн эргэн тойрныхон хамаг юм бүхнийг хэмэх зогож эхлэв. Техникийн ард өрөөтөө байдаг үнэтэй олон коньяк вискинүүдийг хаг зүг. Хараал эзэн техийг ч сүхтэж бас хичээл зүтгэл гарган тогтжуулж басгасан хан туурган хүртэл нүдэж эвдэллээ. Би өөрийгөө жаахан хүүхэд шиг цорхирон өөлж байгаахан анзаарлаа. Гэвч хийж байгаахан зогсоосонгүй. Би өөрийн гараараа босгосон ханаа хэмхчин нүдсээр Цасма чи хаана вэ? Хэмээн зөвхөн гашгарсаар хүчлэн нүдсээр. Тэгэд эцэст нь би түүнийг олчихлоо. Би Цасмаг олчихлоо. Тэр эвдэр чимхэрсэн хан дундаас цохож байна. Би гайхан балмагцаар хан болгон зассан гавтангийн зарим хэсгүүдийг буулгалаа. Гар хөлмөн дагжин чичирч харж буй зүйлдин итгэж ядлаа. Цасмагийн амьгүй болоод хатаж хорч ийсэн биеийг ханан дотор босоогоор нь байршуулад хөөсөр чигчж ширгэж эхэлсэн амьгүй хоёр нүд томорч харалсан ухархай над руу ширтэх мэд. Цасмаа гарцааг өмнө би тэр энэ бүх хугацаанд яг энд миний энэ бааранд миний техний арын хан дотор байж тэрхэн дотор минь галтуул дэлбэрх шиг болж би өөрийн ирэхгүй тайвалцлаа. Тэгээд өөрийгөө ухаан халтаж байгаа зохиолч Тринитигийн хоолой, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.